Манай тархиа өөрчлөлт хувьд болохоор бясалгалаа дандаа санал дээр сууж хийдэг. Маш шинжлэх ухаанчаар бясалгалын учир шалтгааныг тайлбарлана. Яагаад бид бясалгаж байгаа юм? Бид нарыг бясалгаж байхад тархинд ямар үйл явдал болдгийг, хүн яаж боддгийг манад одоо 3 тархины тухай маш хүнддэг. За тэр нь юу юм гэхээр биднийг бодуулдаг тархины урд хэсэг, сэтгэл хөдлөлийг удирддаг тархины дунд хэсэг, за бидний програмчлалыг хариуцдаг бага тархи гэдэг. Энэ тархины 3 хэсгийг маш уул суурьтайгаар шинжлэх ухаанчаар тайлбарлаад ингээд бид бясалгал хийх гэж байгаа учир шалтгааныг нь сайтар тайлбарлаж өгсөний үндсэн дээр манай суралцагчид бол маш үр дүнтэйгээр бясалгаж, маш үр дүнтэйгээр амьсгалын дасгал хийж өөрийн бодол мэдрэмж, дадал зуршлаа амжилттайгаар үр дүнтэйгээр өөрчилдөг юм онцлогтой байгаа даа.